нийтийн тээврийн газрынхан дөрөвт өдөр өнгөрсөн 7 хоногийн дөрөвт өдөр 9-р сарын гүйцэтгэлийнхэн 80% өгье гэж орж ирээд 5 дахьын өдөр нь бүгдээр ингэ шилжүүлээд гаргацсан ирсэн даруйд нь. За тэгээд 8 сарын гүйцэтгэл нөө сүлжээ төлөвлөлтөй холбогдоод үлдэгдэл мөнгөийг хуваарлах боломжгүй байна гэд уржигдөр орой орж ирээд өчигдөр өглөө бол 973 сая төгрөгийг яг бүх компаниудын дансанд шилжүүлсэн. Түүнээс гадна нийтийн тээврийнх болохоор смарт мөнгө өгөхгүй байна. Смарт карт маш их нийтийн тээврийн дансны үлдэгдэл их байна гэд Бата дараагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулад хуулийн хэлцээс нийтийн тээвэр манай төрийн сангийн ажилчид хамтраад смартын бүх дансыг ор шалгасан. Смартын дансыг ор шалгахад смарт нийтдээ яг сүүлийн 4 хоногийн мөнгө нь худалдаа үйлчлэлийн банкн дээр тоологдоогүй гэсэн шалтгаантай байгаа боловч нийтдээ смарт карт бол 11 тэрбумын мөнгө бэлэн буюу бэлэн бусаар бол орсон байна. Үүнээс смарт карт бол албан ёсны нийтийн тээврийн компаниудад 11.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийтийн тээврийн компаниудад олгосон байна. Тэгээ энэ олгохдоо өшөө анх смарт карт үндсэн наснаас бол 2.9 тэрбум төгрөгийг бол шатхууны зардал гэ тээвэрлэгч компаниуд бол анх смарт карт үйл ажиллагаа явуулж эхлэхдээ урьдчилж өгөөд нийтдээ одоогийн яг гарсан тооцоололоор бол тэрбум 1.8 тэрбумыг өшөө нийтийн тээврийн компаниудад олгосон гэсэн тийм яг бодит дансны хуулгатай байгаа. Үүнээс гадна одоо нийтийн тээврийн компаниуд яг уулзаад юу яриад байгаа вэ гэхээр шинэ сүлжээ төлөвлөлтөй уялдан гарсан байгаа тарифыг тогтоож өгөө. Та нар хэдээр тогтоож өгөх 30 юм уу хэдээр 20 40 юм уу хэдийн тэр тоогоо л өг. Тэрийгээ сонсчихвол бид нар одоо нийтийн тээврийн үйлчлэгэнд гарахад бэлэн байгаа гэсэн тийм л асуудал тавиад байгаа. Тэрнээс яг өнөөдөр бол яг одоо нөгөө хэлснийхаа дагуу хотод өгөх ёстой мөнгө өгч байгаа.